Hi guys. Forex Gossip-ийн 2 дугаар тавтай мэрлээ. За манай зочноор өөрийгөө танилцуулаарай. Наваг сод эрдэнэ гэдэг. Тэгээд арилжээ 5 жил болж байна. Вау, ийм удаан болчлоо. Тэгээд одоо бараг 6 болж байна. Чи хэдтэй лээ? 22-тэй. Одоо 20 маргааш 23 гэр шүү. Тий. За төрүүлээд төрсөн өдөр минь Хамгийн түрүүнд шүү. ямар гоё юм бэ? Бөөндөө гоё тэмдэглэх үү? Тий. Nice. Маргааш 23 хүрнэ. Тий. За тэгэхээр Forex Gossip-аараа бид нар юу ярьдаг вэ гэхээр хов ярьж чаддаг хүмүүс л энэ бичлэгийг үздэг учраас чадахгүй нөхдүүд нь гарцгаа. Муу энерги аваад гар. Би өөрөө гарцгаа. Гурлаа зүгээр өөртөө гарах уу. Хоёрс ярьж чадаад үү те. Тэгээ ерөөсөө яг Forex-ийн орчинд хүмүүс бие биенээсээ асуудаг асуултыг зочноосоо асуугаад тэгээ хариултыг нь сонсдог байгаа шүү. Тэгэхээр энэ бол бидний санаанаас гарч байгаа асуултууд биш. Энийг бол хүмүүс өөрсдөө асуухыг хүсдэг ч гэсэндээ яг өөрийнхөө нэрээр ч юм уу те асууж чаддаггүй асуултуудыг ингэж асууж бичлэг болгож гаргадаг байгаа. За тэгээ асуултаа гарах уу? Асуултуудаа харуулаа явна. Тийм. Нэг төр алдсан байлээ. Тийм. Асуултуудаа скриншотыг нь оруулах хэрэгтэйсэн мөлий. Одоо тэгэхээр оруулаад явна. За ингэнэ. Залуусаа шинээр пундын данс авахар судалж байгаа юм аа. Оо, энэ хүн пунд ингэ бичсэн юм шүү дээ. Яг монголоор юу? За, тийм байна. Энэ хүн махчлаа бичиж. Фандын данс авахар судалж байгаа маа. Одоогоор payout дээр асуудалгүй дөрмөн гайгүй уян хатан ямар prop байна. News trading зөвшөөрдөг spread багтай газар санал болгооч гэж. Чи фандинг дээр арилжаа хийжсэн үү? Би фандер бол арилжээ хийж байгаагүй. Гэхдээ FTMO л авалж өрн зүгээр гэж боддог. Окей. Алт мөнгөнд хитрхи их итгээд байсан савууллаа гэж байна. Нэг хэсэг бас биткойнд нилээ итгэж байгаа савуулсан. Одоо хүмүүс юунд итгэх бол аль нэг хувьцаа юу, доллар руу, евро юу, технологийн компаниуд руу буцаад алтуу гинэ. За уусаа өсөлтийн дараа уналтай байгаа. Тэгээд буцаад дараагийн өсөлт байгаа. Тэгэхээр нь бол өсөлт бол биш сайн уналт бол боломж ахгүй тий. Тэгэхээр алт руу буцаад орно. Тэгээд биткойнууд ч гэсэн буцаад орно. Чи саяны боломжийг атгаж авч чадсан уу? Чадсан. Ашиг 28 мянга. Вау. нэр юм уу? Нэрээ. Чи тэр хашгаа татсан уу бүгдийг? Тийм шууд 28 мянга татаад. Тэгээд өглөө 100 сая. Төмөө найзлаар Яаш тийм нэлээ. Одоо тэргүй ярилаа. За хэдүүлээ партигаа яаж хийх вэ? Дараахан штт. Тэгээ бидний үгийн орын сан дараахан гэдэг үг байхгүй те. Маш юусэн эцсийн үзнэ гэлээ. Тэгээд одоо эко товрыг нураад юм уу гэж. Окей. Тэгээд алтуу гэснээр мөнгө татаж авсан хүмүүс ашгаа хаашаа хөрөнгө оруулах гэж юм гинэ. Тэгээд ашгаа бол юу нь бол 4-5 хуваач өөр зүйлс рүү хөрөнгө оруулалт хийн. Тэгээд энэ бол жоохон их ашиг гэсэн бол тэрийг урт хугацааны хөрөнгө оруулалт руу оруулна гэсэн үг. Тэгэхээр чи бол юу л хийх гэж байна? Урт хугацааны ер нь бол койнууд руу оруулъя гэж бодож байгаа. Урт хугацаанд тэгтээ. Тэгээд алтан дээр бол зүгээр хөшөөрөхтэй арилжаагаар маш бага дотор орно гэсэн. Жисэн хэдих хийгээ тийм их ашиг авсан. Анхны депозит чи. Депозит нь бол 100 байхгүй. Тэгээ $38 болчиход. Тэгээ $38-аас буцаад босч ирсэн байна. $38 тийм. Тийм. Энэ л айгүй. Энэ бол туршлага бах те. Туршлагч байна. Тэгээд яг тийм тайминг нь таарсан юм. Тэгээд тэр үед нөгөө нэг мэдрэмж энэ Гайхалтай. тийм л. Хүн айгүй тийм мэдрэмжтэй болд юм шүү дээ. Ингээ хийгээд ахаар чам. Тийм сүлд тэгээд харж байгаа л за цаатаа ингээ орчих юм. Ингээл орчихдээ шүү. Өөр юм харах шаардлагагүй шууд л хараад шууд шинжилгээ гээл. Тэгээд нөгөө ямар данстайгаас хамаар. Тэгээд ямар сэтгэл зүйтэй байна ч юм уу те. Тэр үед л би ямар ч асуудал байхгүй жоохон жаргалтай тийм 50 байсан. Тэгээ юм л тэгээ уусаа $38 чинь их мөнгө шүү дээ. Тэгээ алдна эсвэл их ашиг хийвэл хийн гэсэн байдалтай арилж байна бас. Тэгээд тэр нь бол их ашиг хийсэн байгаа.
Яг чамд арилжааны тохирсон стратеги маань ийм байд юм а гэд хэлвэл. За энэ бол хүлээлт тэгээд снайпер энтри л орох гэж тэгээ хичээдэг дээ. Тэгээ снайпер энтри хийх гэж тэгэл хүлээ шүү дээ. Тэгээ олон арилж хийхгүй нэг снайпер энтри хийхэд хангалттай хэмжээний ашигладаг. Энэ 2 хоногийн өмнө орсон пост энэ л да эх 7 хоногт гүйцээж нөхөх байх. 5 дахын пост юм шүү дээ. Тэгээд тэрийг ирэлж байгаа юм уу? Тэгээ өнөөдөр чи нэгтгэх гэдэг чинь Эх 7 хоногт гүйцээж нөхөх байх. Наад чинь энэ бол миний бодлоор алтан дээр л яриад байгаа шүү. Тэгээд гапэл нөхөх байх гэж ярьж байгаа шиг л. гаптай акц юм. Тэгээ энэ бол 2-3-7 хоног гаптай байгаа шүү дээ. Нилийн дор гап байгаа. Тэр гап ер нь баг өнөөдөр нөхчлөө дөө. Сая алт доошоо хэдэн пип явсан бэ? 11,000. Тэгээ одоо баг 12,000 болж байгаа шиг. Өдөр чи өөд асуудлаа $100 саяны пипэнд тэсхүү гэлөө юу гэлээ? $100 баг дансалж ерөөс диско байгаа. Зөв 0-100-ны хамгийн бага дотор орж байгаа ч тийм. Ерөөс 1 минутын лаан дээр бараг шидэж байгаа байхгүй. Тэгэхээр яг гоё арилж нарч чадах юм бол бас өндөр ашиг хийх боломжтой. Гэтэ амар хэсэлтэй яа. Сая чинь 15 секундэд $100 хийчлээ гэдэг жисэн шүү дээ. Тэгэхээр 15 секундэд 5 секундэд $100 алдчихж байгаа. Бас олж байгаа. алдснаас хараа. Энэ индастри уус нэг нь болж байгаа нэг нь олчихдаг тийм. Би ч гэсэн өглөө нэг $100 алдсан. За намайг пост оруулсан чинь хүмүүс цэцэрхээд муулаад ихэлсэн. За яхаа та нар бай ороод л шатаад байдаа гинэ. Ийм хүмүүс байдаг л да ер нь одоо сэл арилжаа хийн гэдэг пост юм хийчихэд зарим хүмүүс бай гэж харж болно шүү дээ. Тэр дундаас бай орсон сэл орсон ч ашигтай ч байж болно. Тэгээ наа үн ч гэсэндээ ашиггүй гарсан ч хийж болно. Гэхдээ дараа нь үр дүнгийг харчаад жоохон ингээд аргадаг ч юм уу тий. Тэг би ч гэсэн бас залуу та. Тийм байсан. Залуу та. Одоо л дараахан шүү. Одоо хэдтэй? 22 тий. Тэгээ залуу та байсан. Forex намайг хөгшин болгож байна. Юу чи хөгшин болчиход байгаа царай чи юм уу? Өсчин бууралцсан уу? Гүг. Тэгвэл болоог байна. Дотроо хөгшин гаднаа хүүхдэр шүү дээ. Манус беби царайтай л та. Ялч. За шин сонирхогч байна. MetaTrader 5 ямар брокер сайттай холболтоо хийж демо арилжаа хийж эхлэх вэ? ABC. Баярлаа. Болно. No sponsor гэж. Спонсорлоогүй шүү. Хүчлээгүй шүү. Хинэнтэн ч EBC мөнгө төлөөгүй. Гэтэ нөгөө ABC болохоор юу вэ? Ямар ч сул тал байхгүй одоо. Монголд. Энэ бол миний хувьд л тийм. Nice. Баярлаа. Тэ, стогой хариулт байна. Би бол тогтвортой болтол нь арилжаанд орохгүй доогуур гапууд байгаа. Капууд. Тэр яаж ч иддэг. Ануу яа бичснэр нь уншиж байгаа шүү. Тэрнээс ч манай зүг юм шүү дээ. Тийм. Яг үнэ. Уул мэднэ. Тэр мэдэн шүү. Гапа нөхчлөө. Одоо хідүүлээ яах уу гэж юм. Одоо тэгэл хүлээж аваад доовоо хөвдүүлэл тэгэл сфинг бай ярилж энэ орондоо. Scalp-рууд мөнгө хийж байгаа байх та. Хийж ч байгаа алдчих. За яараа би нөгөө нэг уул мөрийн баримтаа ингэж нөгөө нэг хадгалж авахгүй бол ноцох баримтаагаа явахгүй бол жоохон болох байгаа. Гүтэгдээд байгаа шүү манд. Guys market за ингэж өөр брокерыг бас оруулж болохгүй мэн. Хөөе сайн гэдэг дарчаарай ёо. Тэсээ хоёр хэлчлээ одоо хоёр пид орно шүү энэ. $30 бонус өгдөг хിവэрээ юу гинэ. Бонус өгдөг брокерууд юу гэж боддог вэ? Би тэнгэр хэлээр гойж гэж. Гойж. Бонус өгдөг брокер бол тэгээд яг нөгөө хүн татах тийм маркетинг л байхгүй. Тэрнээс тэр бонус зөвл нэг ашиглах. Бонус ч чинь мөнгө биш шүү дээ. Тэгээд татаж болохгүй. Зүгээр нэг таныг харагдуулж зүгээр хуурж байгаа. Тэгээд таныг өөрхөн брокер руу ороорой гэж татхал аргахгүй.
Тийм. Тэгээ наадвал чинь та нар ингээ хүчээр татах гээд байна гэдэг чинь тэгэл өөртөө л Ятгах тусам ягтал гэж байгаа шүү дээ мандах. тэгээд нэгтлэх тусмаа ятаг гэж байгаа шүү дээ. Өдөөсөн. За энэ дээр бол амар 4 хүний нэр ирсэн юм шүү. Энийг бүгдийг нараад өрөө. 4 жилийн дотор рил ашиг хийж чаддаг болсон. Харин тэр худлаа скама хийсээр л гинэ энийг одоо яаж хариулах юм те баахан дийдүүд явах юм шүү ч. Бүр тий явахаар шүү дээ. Зүгээр яриа тэр жилдээ дийд болсон те. Тэг яг уу уусаал олон төрлийн хүмүүс байгаа л да. Тэгээд зарим хүмүүс л яг уусаа тэдэн жил хийгээд ашигтаа ороод тим ашиг хийгээд гээд зүгээр гоё рилээрээ явж байж болно те. Зарим хүмүүс л зөвхөн одоо скам ч юм уу сургалтаар зөвхөн Монголд ч юм уу тиймэрхүү байдлаар мөнгө олждаг байж болно. Уусаа аль нь л байгаа. Тэгээд хүмүүс л тэгээд энэ дундаас би алинд нь итгэхгүй аль нь худлаа яриад байгаа гэдэг нь өөртөө шүүх хэрэгтэй л гэж боддоо шүү дээ. Чиний хувьд хамгийн топ нэг арилчаач юм бэ? Талигач хэрхмээ трейдер. Хамгийн анх сурч исэн хүн бах те чи. Би Тэр хүнээс сураагүй юм уу? Яаж сурсан чи? хамгийн анх Diamond Dash гах тэр сурч байгаа байхгүй. Diamond Dash гол баг хүн болгоно гэж байна. Тийм одоо уусаа Айгу хэдэн мянган болчихсон хүнд ном нь байна те. Хэдэн мянган хүнд одоо хичээл орсон. Гэхдээ тэр үнийг сургалтаар мөнгө олдог гэж юм уу тэгж хийтлэх юм шиг байхгүй. Тэр хүнээс авах юм аваад сурах юмас сураа гарсан. Тэгэл болоо. Тэгээд дараа нь тэрний дараа бол яг өөрөө судалж аваад тэрхмээ трейдерийн бүх бичлэгүүдийг үздэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар цаашаа өөрийг нь хөгжүүлж явахгүй бол зүгээр нэг сургалтанд очиж суугаад тэгээд тэнцэнээсээ үр дүнд хүрнэ гэдэг хэцүү байхгүй. Тэгэл өөрөө л хийчихэн шүү дээ. Бүр эхнээс нь сурвал IT-хан зөв чиглүүлээд явчих танхимын сургалт байна уу гинэ. Чи сургалт ордог уу? Би бол сургалт ордог. Гэхдээ нөгөө ганцаарчилсан ч юм уу тийм нэг харьцан нэг сургалт ордог байхгүй. Чи надад сургалт орох уу? Болно. Хиди ингэж. Хэдий? $500. Ямар үтэй бэ? Дараа нь ярив. Хямдхан шүү дээ. Тийм үү. Хамгийн үнэтэй сургалт хэд байсан бэ чиний сонссноор? $500. Өөрийнхөө нэр. Өөр байхгүй тий. Тийш дээ. Нөгөө навыг анх сурж эхлэж жагаад мөнхчингийн үг хичээл нь онлайнаар $1000 байсан шүү дээ. Гүйлэн 300-ээс илүү. За тийм. Санийх бол ойлгомжтой дээдээс шүү. Пэ ямар урт юм бичээ бурхан минь. Та хоёр намайг уушиг сонсоод яг ойлгоно Цөөхөн 75% гэж би уншмаар байна гэдэг. Тэгээ зарим нь арилжааг яг л бооцоо тоглоом шиг бодоод байна. Үгүй шүү. Эхлээд бүх учрыг нь ойлгочих. Үнэхээр сонирхож байгаа бол дараа нь сэтгэл зүйн удирдах сурах хэрэгтэй. Алдсан ч алдаагүй юм шиг, олсон ч олоогүй юм шиг байж чадах хэрэгтэй. Эхний ээлжинд бүх хэрэгтэй мэдлэг чинь байгаа юу? Дахиад сурах хэрэг бол дахиад сурахаас өөр аргагүй. Хизээ бэлэн мөнгөөр арилжаа хийхэд бэлэн болох вэ гэвэл демо дээр нэг зорилго тавь 100-г 10,000 болгох ч юм уу. Эсвэл өөрийн нэг найдвартай тактик эзэмших. Одоо бол ChatGPT сайн багш байж чадна шүү гинэ. За энэ хүртэл. За энэ дэр л яг уу энийг ч боцоо гэж үзэж болохгүй юу. Гэхдээ би ч гэсэн одоо яг шинжилгээ хийгээд ингэж арилжааж гисэн энэ бол боцоо байхгүй юу. Гэхдээ энэ дээр нэг риск менежмент би эрсдлээ хэн чаддаг л байх хэрэгтэй. Тэгэл болоо байхгүй. Тэрнээс чи нэг уусаа бичиг ашигласан ч болно. Гэхдээ тэр хүний өөрийнх нь хүлээж авахаас шалтгаална л да. Тэгээ өөрөө хүлээ. Тэгээд ChatGPT-г бас сайн багш байж чадна гинэ. Тийм ChatGPT чадна. Өөр ер нь хүн бол би ч гэсэн чадна гэж. Тэгээд одоо энэ демо данс гэдэг байгаа шүү дээ. Би бол энэ дээр ерөөсөө сурагчдаа ч юм уу демо данс дээр хийлэгдэх байхгүй. Би өөрөө ч гэсэн анх энэ демо данс дээр хүмүүс одоо $1000 болгочоод рил дансаар хий гэдэг ч юм. Тэгсэн чи би баг ингэ нэг өдрийн дотор нөгөө $1000 $100 бол саяасаа шууд цааш амар хурд ингээд нэг өдрийн дотор явчих. Тэр нь миний хувьд сэтгэл зүйд ямар ч нөлөө байгаагүй. Юу ч сураагүй. Харин зөвхөн рил дансан дээр алдаж онж тэгжиж рил дансан дээр алдах юм бол нэг алдаага буцаа гардаг ч юм уу. Тийм үр дүнтэй байдаг. Тэгээ сэтгэл зүйд нөлөөдөг. Тэгээ демо дансаар хийгээд явахаар рил дансанд жоохон халгаатай байд. Тэгээ яг хүн болгон өөр өөрөөр л ирдэг л та. Миний хувьд л тийм л. Алтнаас өөр юун дээр арилжж байна да гинэ чи.
Би бол энэ 5 жилийн хугацаанд Alt, Nasdaq, Bitcoin, газрын тос гэсэн энэ 4 хослол дээр тэгээд бусад хослолууд дээр бол энэ шинжилгээгээ Sphinx-ээр хийдэг. Тэгээд яг орц дээр ирэх нь ороод л хайчдаг байхгүй. Alt, Bitcoin нийтээр дээр бол энэ хүчтэй савлгаатай байдаг учраас байнга хараастай. Энэ нөгөө хүний зүгээр одоо шууд. тэгэл ашигндаа орсон болов хахаа гинэ. Чи одоо 2 өдрийн өмнөх штэ одоо тэгээд орсон үгүй нугасаа орцсон биш тэ. Одоо орсон шүү дээ. Өөрөө асуусан өөрөө хариулсан. Орсон болов орсон биш тэ. Ярьж байгаа бол орсон маяа салгацсан бол мэдгүй. За голден дээр 200 пипсэл тавихаар 20 пип шиг хамаг юмаа сайд гинэ. Тийм тэгэн штэ. Ялангуяа сүүлийн хэд оноо бол зүгээр амар байна. 200 байтгаа штэ. Манай Сарагийн асуудаг нэг амар хутга асуулт байд юм аа. Тэгээд энэ асуулт жоохон хүмүүс сонсох дурггүй. Гэтэ дуртай хүмүүс ч гэсэн байж болно. Гэтэ сонирхолтой шүү дээ тий. Аха. Одоо ингээд арилжаач ер нь өөртөө ингээд жоохон за бүлтрэх. Тий. Энэ үгийг бүр гаргаж их бодлаа амнаас тийм бүлтрээд идэг штэ арилжаачд. Чиний сонсч байсан хамгийн том бүлтрэлт юу байсан бэ? Тэгэхгүй би тэднийг тэгж шүүдгүй штэ. Бүлтэрч гинэ үгүй юу. Тэгээ уусаа босд арилжаачдыг сонсдог юм даа. Тэгэл миний нөгөө нэг дөрөн байдаг байхгүй. Тэр нөгөө зөвхөн өөртөө итэг гэдэг. Тэгээд тийм болохоор нөгөө найзч байсан те ахч байсан. Тэгээ хамт цуг байгаа ч гэсэн тэр хүний одоо бүлтэрч байгаа юм тоохгүйгээр тэгээ өөрөө бүлтэрдэг дээ. Чи юу гэж бүлтэрдэг? Чи хамгийн best бүлтэрдэг. Focus on yourself гэж штэ guys. Тэгээд алдчихсан ч гэсэндээ зөвхөн өөртөө итэг гэл тэгэл өөрөөр л алддаг шүү дээ. Би бүр тэдээ хийжсэн гэж юусэн хэлж байгаагүй. Тэгж их бүлтэрч байгаа. Би ч энэ бол одоо манай хүрээлэлд байгаа арилжаач чинь амар хүмүүс байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Амар том мөнгөн дээр тоглоод. Би чинь арай болоог байна. Ямар сайн юм бэ те. Амнаас нэг ч мууг сонссон. Сонсгоч чичрээс сонссон. Энэ ингэнэ. Миний хувьд ашигтай 2 өдөр байлаа. Яад гээл 2 өдөр хүчээр уцнаасаа хол байлаа гэж гинэ. Тийм нэг наач бол зүйл да тийм. Нөгөө нэг арилжаа хийхгүй байх чинь өөрөө ашигтай арилжаа шүү гэдэг байхгүй. Арилжааж алдчихсан арилжаа хийхгүй байсан тэр нэг чинь танд байж л юм гэсэн. Чи юу наах яагаад яг арилжаа хий гэж одоо энэ сонголтыг гаргасан бэ? Би багасаа ер нь мөнгөнд дуртай ч юм уу тийм угаасаа би баян байсан л таа гэж. Нэг өөрийнхөө хувьд л та бага багт ингээл мөнгөө цуглуулдаг ч юм уу тийм. Бас төвгтүүдэд бэлэн мөнгө нь байхгүй хат надаа ингээд хортууд амар хэрэг байдаг. Тэгэл дүг аваад гараал гоё юм авч өгдөг байхгүй юу. Тэгээд математиктэй сайн байсан болох ч юм. Би угаасаа ер нь бол багасаа би бол баян болноо гэд Математикаасаа баян дүүгээ эрхлүүлдэг. Баян болно гэд нэг юм дотроо угаасаа тийм бодолтой байсан байхгүй. За. Яаж ч гэсэн би бол сайн явна гэдэг ч юм те. Тэгээд яг 12 дорол тэг бодчихсон чинь ер нь Монголд ингээд тэгж байцах жоохон хэцүү санагдаж байгаа юм. Яг ингээд хүмүүсийн амьдралыг харангууд. Тэгээд энэ дээр одоо яаж тэгж гоё мөнгө хийдэг юм юу вэ гэдэг тэгээд бас судалж үзэл. Тэгээд форексийг бол яг тэр үед л яг анх олж харж байгаа байхгүй. За хүмүүс гадаад хүмүүс ингэж амьдрал энэ. Гэхдээ яаж ингэж нэг ингэд форекс гэдэг ингэд за тэгвэл би энэ Монголд яаж сурах гингүүд мөнгөчнгөө сургалт хийсэн. Тэгээд тэр үед би эрхмэтризм эздэг байсан байхгүй. Тэгээд яг Diamond Forex гэж сургалт гарч ирэл сургалтанд суугаал. Тэгэл тэрнээс шин нь бол сурж эхлэв. Ясна. Эхлэн нь бол ер нь бие дааж шууд сургалтанд сууж эхэлж байсан юм шүү дээ. Тэгээд сургалт дуусны дараа яг бие дааж эхэлж байгаа. Тэгээд би чинь мөнгө олохоос илүү эхний 2 жил амар алдсан л да. Хэрэг халдсан. Тэр үед л миний хувьд амар хүндээсэн л. Тэгээд хамгийн том алдагдлал гэхээр яг гоо тэндээс том алдагдлууд байгаа байхгүй юу.
Тэнгүүд миний хувьд хамгийн хүнд туссан болохоор сураад нэг сар л болж исэн баг. Тэгэл шууд би нэг $1000, $2000 нэг хоёр данстай байсан. Тэгээд тэр нь миний мөнгө шүү дээ. 12-оо төгсөж байгаа хөлт. Тэгээд хүнээс зээлцэн. Тэг яг $1000 данс байгаа. $2000 данс тэр барилжаа хийж байгаа. 30 минут дотор 200 болгож байгаа. 2000-аас шууд 200 болоод. Тэгэл бич бүр ингэ чичирж байгаа юм шиг. Яа, юу болчоо. Тэгэл амар шарч үдлээ. Тэгэл маргаачсан за энэ 200-аас буцаж 2000 болно гэд. Тэгэд би нөгөө 30 минут алдсан алдагдлаа нөхөх гэж би буцаа 2 сарын турш арилжээж байгаа. Тэгэд тэр нэг яг надад бодонгот амар зүгээр хичээлээс илүү тийм амар соромжтой их юм сурсан данс байсан. Тэгээд дансыг шатаасан ч гэсэн ерөөсө харамсдаггүй байхгүй. Энэ данстаас би ийм сурлаа гэдэг ч юм уу те. Данс чи өөрөө чиний багш болоо явдаг. Алдагдал болгол чи хичээл гэж шүү дээ. Тэгээ ашиг Ямар мотивацлог юм харин тий. Ашиг нэрээ бас баярлж болохгүй гэдэг чи алдчихдээ. Тэгээ би ч нөгөө нэг 200-аас буцаж 2000 голонготлаа маргааш буцаа бүгдийг 0 болтон алдчих жоох. Татаж чадав. Тэнгүүд тэр чинь бүр амар хичээл болж байгаа. Аа shit. Тэр л хамгийн гоё данс байсан да. Тэгэл тэрнээс болоод би юм ирж буцалтгүйгээр forex руу орсон гэж боддоо шүү. Баярлаа. Бүр ухаарчлаа. Бүр эхлэе гэж заад бэлтгэж юу гэж бодсон. Хэлэхгүй байх ч нөгөө амар сайн хэлж байгаа гэдэг. За forex juice юм. Одоо энгийн өмнө бол ингэж яг энгийн үний амьдрдаг журмаар ингээл чигээрээ сургууль төгслөө ажилд орлоо. Өглөө ажилд явлаа гэртээ гэр бүлтэйгээ царайж байгаа өнгөрөөл тэгэл унтаал тэгэл өнгөрөхгүй юу. Тэгэл тэтгэврт гараал тэтгэх юмгаар амьдрна. А тэгвэл forex руу оронгот ингээд энгийн үний амьдрал чигээрээ явж байсан амьдрал чинь шууд ийшээ ингээд шал үрдэш явдаг байхгүй. Чиний туулах бүх амьдрал чинь ингээд шал өрөөл. Тийм учраас энэ замаар явах уугүй юу гэдгээ сайн л бодох хэрэгтэй. Яс хэцүү нэр төгөлт. Тэгээ би чинь Хамаг амьдрал. 2 жил болчиход алдагдлаа нөхөж чадах уу? Ингээд талд нь ирсэн. Тэгээ би буцаад энгийн үнний хүнийх шиг амьдралаар явах уу? Ингэж явах уу гэж бодож байгаа. Тэгтээ буцдаг юм байл л дээ. Талд нь ирсэн Нэг forex руу орчоор ингээ ажил хийхээ болчт юм л ш тээ. Хийж чадхаа. Тэгтээ яг би бол дондор нь бол ажил хийж байгаа л да. Тэгтээ аавынхаа ажил туслаасаа. Nice. Алт одоо ойрын үедээ дахин шин дээд ханш тогтоохгүй байхаа гэж байна. Чи юу гэж бодож байна? Яа, ойрын хугацаа гэхээр өөөсөө ойрын хугацаанд бол нэг юм тогтцдог байхгүй. Урт хугацаанд л тогтно. Ашиг ч гэсэн урт хугацаанд л тогтно. Мөнхчин отгон баатар бороо яаж ингэж тисэд бариад байд юм бэ? Өнөөдрийн сэлүүд дээр үнэндээ бишрлээ гинэ. Чи юу гэж бодож байна? Тэгээ наа ч угаасаа тодорхой юм шүү дээ. Юу ч ярих вэ? Ус хэлэх ч үг байхгүй юм байна. Чи сигнал өгдөг үү? Сигнал өгж үзсэн байхгүй. Тэгсэн чинь хүмүүс лотод томд болоод би олж хат тэнцээ алдаадсан болохоор өхөө болцсон. Чи өөрөө сигнал тагдаг уу? Одоо та нар чинь нөгөө бөөнд хамтаад идэв штэ. Төөгөө мөгөө төвшөө таад. Наа ч нөгөө нэг хэлсэн шүү дээ зөвхөн өөртөө идгээ. Тэгээд хэрвээ та хамт нэг гэдэг чинь хамт арилжна гэсэн үг биш юм шүү дээ. Яг адилхан юм. угаасаа цөг байсан ч гэсэн тэр хүний мөнгө л бол өөрхөн л мөнгө. Алдж байгаа л өөрхөөрөө, олж байгаа л өөрхөөрөө. Хэрвээ хэн нэгэн ингэж гээд алдуулчих ч юм уу, олоолчих ч юм бол тий. Би олсон ч гэсэн надад юу байхгүй. Би өөрхөн мэдлэр олж чадаагүй. Хүнийхээр алдах юм бол тий. Факт би өөрхөөрөө орсон бол олдох байсан. Эсвэл өөрхөөрөө алдсан гэл дээр байсан. Ер нь бол алдсан ч гэсэндээ өөрхөөрөө, олсон ч гэсэндээ өөрхөөрөө л байх хэрэгтэй. Өөрхөн шийдвэр. Бусдын шийдвэрийг эзэж тааж болохгүй. Тэгээд миний нэг хэлмээр байдаг юм юу байхгүй юу? Хэрвээ та арилжаа хийгээд цаашдаа явнаа гэж бодож байгаа бол заяа. Гадаад ч Монголч бүх форексийн тийм сигнал өгдөг ямар нэгэн группээс зүгээр л бүгдийг гарал гэж хэлмээр л энэ да. Нэр сар өмнөх дугаар тэр чи нөгөө содом одоо төөгөө ботлоохын тэр таамд арилжаад идэвс та нар яга ингээ өөр өөр болоод идэв ингээд.
Тийм тэр чинь тэгэл нөгөөд чи алдаад байгаа юм. өөр хөрөөлөхгүй. Тийм байж уучлаарай. Буруу утсан байна. За энэ түрүүний асуултаа жоохон төстэй байна. Хідэн лотоор дансаа хідэн хүн өсгөж чадвал ер нь боломжийн арилжаачин болсон гэж үзэх вэ? Та нар юу гэж бодож байна да? Өдөрт хідэн доллар олж байгаа хүнийг арилжаачин гэж ярьдсан бэ? Өдөрт $5 олж чадчихвал тэгэл арилжаач шүү дээ. Чи бол одоо трейдер өгслээ бол Инстаграмынхаа нэрээ одоо өөрчлөх цаг иржээ guys. Трейдер доогоор зураас хүслэн. эсвэл өгслээ FX. $5 олж чадж байгаа ч гэсэнтэй $50 алдчихлахгүй л дээ. Тэгэх юм бол арилжаач юм биш болохгүй. Чи ер нь дасаа хэдэр тэнгэлдэг вэ? Хөвчлээ. Янз бүр. Тэгээ ямар зорилготойгоос хамаарна. Чи тийм зорилготой гэдэг юм уу тий? Тийм шүү дээ. Ямар зорилго? Одоо урт хугацааны арилжаа юу, богино хугацааны арилжаа юу? Богино хугацаанд өндөр ашиг хийх зорилготой юу? Эсвэл урт хугацаанд өндөр ашиг хийх зорилготой юу? Эсвэл богино хугацаанд багаар урт хугацаанд явах зорилготой юу ч гэдэг юм тий. Тэнгүүд данс болгоно тустай. Урт хугацааны данс бол тэдээр цэнэглээд стаблсан тэт байх юм бол тэдэн лотор орно. Хэрвээ жижиг данс авах юм бол маржин шахах арилжаа хийх юм бол одоо ямар нэг стаблс байхгүй. Фул маржин шахдаг ч юм уу тий. Алдвал алдна. Онол онно. Онох юм бол дансаа хэд дахин нугалчин. Тийм. Хажуудаа байлгаа заа зөвлөд явах хүн байна уу гэх энэ юу гэж юм бол? Бэ штэ, би штэ. Хажуудаа байлгаад гэж. Тэг хажуудаа байлгаад гэдэг нь Хамт амьдраад юм. за Ямар хүн байх юм? Эрэгтэй юм, эмэгтэй юм. тэр Тэ шалгуулаарай. Мэдхгүй шүү дээ энэ чинь нөгөө нэрээ нууцлцсан. тэг доор хин нь минийхээ зав заагаас зайн тохируулаад тэгэл уулзалтаал юм штэ. Манай бол уулцъитал гэж. Яаж юунаас эхэлж сурах уу? Суралцмаар байна. Хідэн дүүргээр орж эхлэх вэ гэнэ. Эхлээд ямарчсан онлоо үз. Тэгээд хідэн хөргөөр эхлэх вэ гэдэг нь бол энэ бол хувь хүнээс өөртөөс нь шалтгаална. Чадамжаас Хідэн төрөний одоо орлоготой бай тээ. Энэ орлогоос хідэн төрөний зарлагтай бай. Хідэн төрөний надад чи илүү үлдэх бай тээ. Илүү мөнгнөөсөө би одоо өөрийгөө бас зугаацуулах хэрэгтэй шүү дээ. Юунд одоо гоё юм авч идэх ч юм уу тээ. Тэгээд тэрнээс үлдсэн хэд вэ? Тэрүүгээрээ л зэнэглүүл тэгээд болно доо. Тэгээд жоохон туршлага суугаад ихтгэх юм л яг энэс мөнгө олъё гэсэн зорилготой жоохон их хөрөнгө оруулалт хийж болно. Чи инвест авдаг уу? Яагаад? Буруу юу? Хэцүү л. Хүний итгэл ногоон дээр өөр юм тийм. Аюу тэр мөнгө өөрөө эрсдэлтэй мөнгө байхгүй. Энэ мөнгө гэдэг чинь амар хэцүү зүйл. Тэгэл энэ бол хөрөнгө оруулалт авчихснаас зүгээр $100-аар зэнэглээд дахиухан өсгöd авсан тэр. Нөгөө EBC дээр PEM систем гэдэг нь шүү дээ. Хөрөнгө оруулагчид трейдерүүд дансаа холбонготлоо тэрийг бол чи ер нь бол ашиглахгүй юм шүү дээ. Одоо би чамайг жишээлбэл миний ингээд трейдер болоо чи би ингээд өөрөө энэ мөнгийг байршуулаад ингээд чи арилж чагаа гэвэл чи үгүй л гэх юм тий. Тэгж одоо тэр хүнтэй өөрөө яриа хийх байхгүй. Хэрвээ та энэ би алдаж болно би алдна. Тэгээ та алдсан ч гэсэн надаас тэгээ янз бүрийн ардаас мөнгө нэхэхгүй байх юм бол болж байна. Тэгээ тэр мөнгө чинь угаасаа тэний алдах хэмжээ алдаж болох мөнгө байвал болно. Тэрнээс машинаа зарснаа мөнгө авчирсан надаар арилж ийлэх гэх юм бол тэр амар эрсдэлтэй мөнгө болно. Тэгэхээр би тэр эрсдлийг хүлээхгүй гэсэн. Тэний win rate чинь хэдэн бай? Тэрийг бол би нэг тооцоолдог. Гэтэ энэ бол тэгээд мөнгө хитэн төгрөг байж байгаа тэтэн төгрөг болсон бэ гэдгээс л хаамагны дансан чинь хитэн төгрөг байжгаад дараа нь хит болох вэ гэдэг ч юм тийм. Чи ингээ хашгаа татаад өөртөө хамгийн тийм гоё авсан юм чи юу вэ? Тухай юу хүсэжсэнээс шалтгаалдаг. Чиний үед юу вэ? Тийм тухай би бол ер нь бол аав ээж рүү мөнгө шилжүүлсэн л би. Хитэг шилжсэн. Тэр үед л багуу би чинь аав руу нэг 5 сая шилжүүлээд тэгээ ээжтэй бас тодорхой хэмжээний мөнгө дүүгийн хадгаламжинд бас мөнгө гэж байгаа. Тэгэл нэг өдөр бас гэртээ мөнгө тарааж үзсэн. Тэр чинь бас гоё хэмжээсэн баг тийм. Тийм. Угаасаа нэг хүн надад ялж согтчихэд ашиг хийчихэд тэндээсээ гэртээ гоё хүн саад. EBC хэр брокер вэ гинэ?
энд хариулаад бичлэгээ дуусгахгүй. Үнээр хариулаарай. Тэгвэл бид нарыг гүтгээд идэв шүү. ABC хэлсэн шүү дээ. Ямар ч цул талгүй брокер, сайн брокер. Тэгээд уусаа тодорхой дөө ашиглаад үзэхгүй. Баярлалаа. Give it a try guys. За тэгээд энэ дугаарт маань оролцсон чамд баярлалаа. Баярлаа. Царайгаараа чимж өгсөнд баярлаа. Баярлаа. За тэгээд Instagram чинь юу вэ? Алиг ганган трейдерс гэдэг. Одоо энэ хавцаа За энэ хавцаа. гэд хараг. За Би одоо нэг энэ комьюнити үүсгэж байгаа байхгүй. Тэр нь болохоор яад комьюнити вэ гэхээр ер нь бол ингээд хамт арилж байгаа хуваалцаад цуг арилж байгаа хийдэг те. Гэхдээ би заавал тимор ингэж ор гэж хэлэхгүй. Яг өөрөөсөөхөрөө. Тэгээд дээрээс нь сургалт орно. Тэр сургалт нь болохоор Discord дээр ч юм уу танхимаар янз бүрээр явна. Тэгээ маш олон хичээл байгаа. Тэгээд яг дулааны үйлрэлд хамт агаар салхинд гарах ууланд гарах ч юм уу те. Тэгээд энэ community болохоор Champs Camp гэж байгаа байхгүй. Энэ болохоор юу гэхээр Champs буюу ялагчдын одоо camp те. Одоо бидний найлжны зах зээл дээр ялагчд нь байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол одоо нас итгэвтэй өмнө саяны 6 сараас ахвалаад энэ эхэлсэн. Өмнө жил яг төрсөдрөөр би бодож байсан байхгүй. Тэгээ одоо яг бодсны 1 жилээ болж байна. Тэгээ ямар ч сан үүсгээд тодорхой хэмжээний хүмүүс л орсон байгаа. Тэгээ утгагүй бас хүмүүсийг хэлсүүлэх тал дээр ажиллана. Тэгээ хамтдаа тэг ашигтай ажиллаж болцгоё гэж үзэндээ. за тэгээд та нар Ороорой guys. за тэгээд гурлаа баяртай гэлтгөө. За. Ирсэн баярлаа. Баяртай. Оо ямар үйлдвэртэй баяртай. За одоо ч хоёр ч хүчтэй заяа. За тэгээд содоо ирж оролцсонд баярлаа. Бүгдээрээ баяртай.